Facebook хаалгасан. Facebook маань suspend болсон. 2025 оны 12 сарын 20-ны өдөр Facebook хаалгасан. Suspend болсон. 180 хоногийн хугацаа өгсөн. Апил хийж болно гэсэн. Апил хийн гэдэг нь нөгөө бичиг баримтаа явуулаад энэ миний хаягаа бити устгаач. Манайхан нөгөө давзаалтах гэж яриад тах шиг үлээ те. Гадуур. Тийм годомны яриа байна шүү. Уг нь апил гэж югс энээр харч л та. Submit хийх гэсэн юм болоо. Би ч уг нь орчуулагч хэлдэг шүү дээ. Уса. Цааш нь авч тавьчих юм. Тэ уудаг суучих юм яг. Зааж. Би карантин усан гэж бодлоо. За тэгээд апил гэж үгс харъя л да. Апил анхаарал татах гинөө. Давзаалтах. Тийм биш үү? Хуулийн хэллэгээрээ давзаалтах гэсэн юм шүү дээ. Тэгвэл maaхан ч зөвл орчуулад байгаа юм шүү дээ. Маргаантай асуудлыг шийдэхин тулд шүүгчид хандах гинэ апил. За ямар ч Facebook дээр нь апил гэдэг ойлголт байгаа. За тэгээд миний Facebook-д яг юу тохиолдсон бэ гэхээр ер нь бол нэн дөрөнд хэлэхэд бол миний буруу. Би бол Facebook-ийг хэтэрхий басамжланд оромжсон. Яасан бэ гэхээр өөр дөр хурамчаар бот шахсан, хурамчаар үзэлдээ нэмсэн гадаадын сайт ашиглаад те. Тэгэхээр нөгөө энэ Facebook-ийн чинь цаана хиймэл оюухан байгаа шүү дээ. Хүн биш. Хиймэл оюухан хянаад байж идэг. Тэгээд угаасаа тэгж хянахаас өмнө би нөгөө энэ тентгийн пост одоо хусдаг те. Копи дэж ингэ хандлтаа өсгдөг байж хагаад юу яасан? Анхааруул авцсан байсан. Your profile is at risk те. Ийм эрсдэлтэй байна шүү гэдэг төвшин дээр угаасаа очсон байсан. Тэгээ одоо ингээ Facebook болохоор амар хэцүү ажиллаа хийж болохгүй. Би ч нөгөө гэрээсээ ажилтдаг хүн баггүй юу? Бараг нөгөө эргэлсэн тодорхой ажилгүй гэдэг шиг. Тэгээд за харъя л да 12 сарын 25-ны өдөр 20-ны өдөр лөө 20 байдаг хаа. 4-р өдөр 12 сарын 24-р өдөр миний Facebook-ыг хаагаад энэ бичлэгийг яг хийж байгаа хугацаа 1 сарын 5. Тэгээ ингээ 15 хоногийн турш Facebook-гүй 2-7 хоног Facebook-гүй. Ингээ Facebook дээр ингээ хит итвэхтэй байдаг. Facebook-ээр баталгаад орчуулга хийдэг. Facebook-ийн пэйж энэ төр зардаг хүнд бол амар хэцүү байхгүй. Тэгээд Facebook дээр одоо амжилтанд хүрэх байсан юм ч одоо YouTube-р болохоор шийдсэн. Тэгээ хамгийн ихний бичлэгээ хийж байна. Өөрөө бичлэг хийхээс гадна бас охиноо бичлэг хийлгий гэж бодсон. Сая шинэ жилээр нь iPad аваад өгсөн чинь бүр салхаа байлаа. Сүүлийн бас 2-7 хоногийн үр дүн. Roblox тоглож байгаа. Тэгээ Mindira Playing Roblox гэдэг ер нь нэг тийм channel. Би одоо нөгөө 1000-аас дээш сабтай YouTube худалдаж авах гээд хайж байна. За энэ удаагийн бичлэгэн дээр бол өөрийнхөө Facebook-аа алдсан талаар ярина те. Тэгээ дөрөв хийсэнчлэн бол миний буруу. Гомдоод байх юм алга. Гэтэ жоохон харамсалтай байгаа. Тэгээд Facebook руу зөндөө холбогдсон спортоор нь холбогдоод уцаар ярьж үтсэн 2 ч удаа уцаар ярьсан. Тэгээд яг хоо ер нь бол нэмэргүй. Би бол сэтгэл санааны бэлтгээтэй л баг устгах бах. Тэгээ бүр Facebook-ээс блоклогдохч магадлалтай юм шиг байна. Тэгэл нэг тиймэрхүү л байна да. За цаашдаа яах вэ гэж те. Би ч нөгөө дөрөв хийсэн онлайнаар баталгаад орчуулах хийдэг. Ямар ч нэг шинэ пэйж нээсэн. За тэгээд өөрөө юуны тул пэйж зардаг хүн блэ. Нэг 5000 дагагчтай ч юм уу 100000 дагагчтай пэйж олж аваад өөрийнхөө нэртэй ижлэх нэр өгж байгаад merge гэдэг нь нийлүүлнэ гэсэн үг. За нийлүүлнэ гэсэн чинь бас асуудалтай. Энэ Facebook чинь сүүл бас апдейт ороод нийлэх merge хийх процесс нь бас болж ийн болохгүй байна гэсэн сураг байна. Тэгээд одоогийн байдлаар төлөвлөгөө бол иймэрхүү л байна 26 онд одоо тэгээд пэйж болж л үтсэндээ орчуулагч мөнхчин гэн пэйж байгаа дагаарай гэдэг шиг. За тэгээд өөр энэ бичлэгээр яг юу хэлэх гэсэн бэ гэхээр тийм хүмүүст нөгөө анхааруулъя л гэж бодсон л та. Одоо тэр нэг амар түгээмэл яригадаад байгаа Facebook community стандарт. Тэгээд Facebook угаасаа дэлхийд даяар 10 сая аккаунт устгасан юм байна 2025 онд. Тэднийх нь нэг нь миний холж таарад. Тэгээ миний таньдаг эргэн тойрны 2 3 хүнийх бас устсан байлээ.
дандаа юм хоёр хаягтай тэгэл юм онлайнаар юм зардаг, онлайн шоп ажиллаулдаг тиймэрхүү хүмүүс байсан. Тэгэл энэ чинь амар хайрын штэ. Зарим хүний хувьд бол олон жилийн хөдөлбөр. Миний хувьд бол яг хоёр дахь Facebook байсан. Би чи хамгийн анхны Facebook-гээ 500 мянган төгрөгөөр зарцсан дурак штэ. Тэг харамсалтай нь тэгээд тэр надад судалдаж авсан юм маань ашиглаж чадаагүй юм шиг үлээ. Бид хоёрын хувьд аль альны хувьд анхны хувьд байсан. Анхны удаагийн тохиол байсан. Тэгээд Facebook бас тэнийг компани биш болохоор өөр девайсаас орохоор болдгүй юм билээ. Би уг нь бүх юм яг бүрэн дамжуулж өгсөн өмнөх Facebook-ийнхаа логин, пассвордынхаа утасны дугаар, мэйл бүх юм солиод уулзаад зарж исэн. Тэгээ харамсалтай нь ашиглаж чадаагүй юм шиг үлээ. Тэгээд би ч сэргээж болохгүй. Тэгээд шинэ Facebook нээж байсан. Тэгээд өөр ер нь юу гэж хэлэх гээд байгааг үл нөө хүмүүсийн ингээд ийм бичлэг зураг оруулж болохгүй гэл тийм юм байгаад тийм штэ. Би энэ бичлэгийн доор тэр community стандартыг ер нь монголоор жижигхэн тайлбар комент хэсэг ч юм уу оруулчих за. Тэгэд ер нь Facebook ер нь нэлээд чангарсан. Одоо тэгээд 30 минут юм ярихсан чинь ер нь боломжгүй байна. Эхний бичлэгээ ийм богинохон л оруулахаас тэгээд дараа нь нэг юм тэмдэглэл хөтлөж байгаа жоохон нэг юм цэгцтэй мэдээлэл оруулах нь зүйтэй юм шиг байна. Тэгээд Facebook-ээ хаалгасан хүмүүс бас ер нь начин гэж өөрийнхөө Facebook-ээр бити тоглоорой гэх юм уу. Тиймэрхүү л бичлэгийг гэсэн юм аа. За баяр таа.